Хей, за юу яцхан? Би нэгэн сан юм болж хамаг дансаа зүсэлдэхэд сонсогч та нартай санхүү өгөхөөр ороод ирлээ. За тийм хайр байна ч гэж юу байх вэ? Бид энэ подкастаар дамжуулан санхүүч хүний ажил амьдралын хэм маяг, мэргэжлийн ёс зүйн ур чадвар нь амьдралд хэрхэн хэрэг болдог, яаж нөлөөлдөг гэж сонирхолтой яриа өрнүүлэх юм. Үндсэндээ санхүүгийн ажил мэргэжилтэд бидний хувьд тоо бодохгүй толгойгоо ажилуулахгүйгээр хэдэн хормыг зүгээр чийлж та бүхэнтэйгээ хуваалцахад бэлэн болоод байна. За ингээд подкастаа тавтан морилно. Өнөөдөр өглөөний цайнд юу uuсан бэ? Өнөөдөр өглөө цай уугаагүй байна. Би ер нь өнөөдөр яг гоцорцсон л та. Өглөө ажилласаа юу? Өглөө бэлтгэлтэй ч яваагүй. Тэгээ шууд өглөө цай авахгүй. Өдөр ланчаараа хоёр найзтай уулзч нэгс хоолойцсон. Өглөөний цайнд юу хэр ачуул бөглөөдөг вэ? Сүүлийн баг дүү тол оюутан байхаас яг өгч гисэн. Тэр хүртэл ерөөсөө тоодгүй, ерөөсөө иддэггүй, огт иддэггүй байсан. Тэгээд оюутан байхад ер нь өглөөний цай хэрэгтэй байна гэдэг мэдээллийг авсан. Тэр нь болохоор нүүрэн дээр юм гараад ирсэн. Тэгээ өглөөний цай уух нь эн чинь бас хот нөлөөлнө гэдэг нэг нийтлэл өсвөр насндаа яг уншичаа. Тэгэл өглөөний цайг хөвшин л болгоцсон. Тэгсэн чинь сүүлийн үед буцаагаад уншсан чинь өглөөний цай дими гэдэг нийтлэл харагдсан л ч тийм. Тэгээ өглөөний цай бол амар дуртай. Дуртай. Гоё юм мэдэх. Өглөөний тэгтээ өнөөдөр одоо өглөө жишээл өглөөний цай уугаагаар гарчиж болж байна. Тий. Тэмхүү байдлаар одоо идэхгүй байх тохиолдол юм байдаг уу? Бага. Би болохоор өглөө юм идэхгүй бол ихэлдэхгүй. Төлөвлөсөн юм тий. Тий. Тэгэхээр яг өглөөний юм идэхгүйгээр яаж өдрөө эхлүүлэх вэ гэдэг нь аягүй жоохон тийм юу аа дээ. Андуул өглөөний цай идэхгүй болж чадна. Зүгээр тэн дээр гоё юм идэх илүү сонирхолтой байх гэдэг. Гэхдээ тэгэл заримдаа бол хөвчлэн зүгээр өндөгл идчихдэг тий. Чанс өндөгл дандаа авчдаг сийгээсээ амар идэв. Окей. За өнөөдөр чи одоо ингээд ажлын сүүлийн өдөр баасан гарагийн орой тий. Баасан гарагийн хоёулаа дуслаа тий. Энэ вик тий нэг вик дуслаа тий. Тэгэхээр баасан гарагийн орой мэдээж хүмүүс 5 өдөр ажилласан, дараалаад ажилласан тий. Гоё чил хийхтэй, ханг аут хийх зүйлүүд бол зөндөө яж шээ. Гоё 6-тай олон зүйлсээ залилслаад манай подкаст оролцсон гээд урилга хүлээж аваад зөвшнөр оролцуулсанд маш их баяртай байна. За өнөөдрийн мада подкастын зөвшнөр болохоор Premium Corporation-ы санхүүгийн ахлах менежер Ирмүн Бэлэгт. За би болохоор Ирмүнэ гээд дуудаас сурч учраас шүү тэгээ ярьчих. Ирмүн Бэлэгт оролцож байна. За Ирмүний хувьд болохоор яг Premium Group гэж явж байгаа тий. Premium Group нийтдээ одоо 7 дахь жилдээ ажиллаж байгаа. За яг ихэнх үедээ бол мэдээж олон нөгөө Premium Group гэхэр дотороо олон салбартай явж байгаа гэсэн үг. Тэрс тухайн тэр салбар шинэ төслүүд болгон дээр яг нэг бүрчлэн ингээд тойроод илүү шинжээс талаас нь ажиллаа явуулсан байгаа. Яг одоогийн байдлаар бол толгой компани дээр тий илүү нөгөө нэгтгэл одоо зангидах бусад санхүүгийн нөгөө хэсгүүдэд хариуцаа явж байгаа. Ийм ажлын туршлагатай хүн манай подкастын зөвшнөр өнөөдөр оролцож байна. Тэгэхээр би болохоор өнөөдөр подкастынхаа яриаг ийм одоо яагаад ер нь анх санхүүгийн салбарт те ажиллах болсон гэдэг энэ нэг бодол те нэг ийшээ хөтлсөн зүйл байгаа шүү дээ. Ер нь энэ салбар руу татагдсан шалтгаан ч юм уу те тэр зүйлээс нэг хэлмээр байна. Окей. Хоромент. Тэгээд бас өөрсөнд баярлаа. Хоёулаа чи 2 сард ярьсан бах те яах. Тэгээд тийштэй. Дамж явсараад удаас нь дуучлаарай. Зүгээр. 5 сард л одоо л нэгэн лагт дамсгаваад жоохон цаг зав гарч ирлээ. Санхүүгийн мэргэжил дээр бол яг бүр жоохон бол үсэн мэдэхгүй. Тэгээд Централ Таврын гадаал авах жахад аим л гончтой хүмүүсийг хараад аим таалагдчихсан. Корпорат хүмүүсүүдийг хараад. Тэр нь корпорат амьдрал гоё юм гэж зүгээр бодож эхэлчихсэн тохойд. Дараа нь болохоор бүх том захирлуудыг ингэж судлаад хараад гисэн чи дандаа санхүүгийн суурьтай гүйцэх захирал байгаадсан. Тэгээд би мэргэжил сонгохтой болохоор 3 мэргэжилтээр ер нь эргэлдсэн. Санхүү, тэгээд хуульч, тэгтээ хуульч нь болохоор прокурор болох боддойсэн. Нөгөөт нь болохоор олон улсын харилцаагаар сураад дипломатч болъё гэж бодож байсан. Тэгээд 3 мэргэжлийг харж агаад ер нь өөрөө ирээдүйд бизнес дээр хийх юм бол 4 жилээ илүү мэргэжсэн зүйл рүү бос суурьтай болчих юм бол ирээдүйд өөрийнх нь удаа хийж чадах юм байна гэж харсан. Тэгээд дээрэс нь нэлээд бодсон. Би яг тэр санхүү тансгийн ангид сургуультай дахимд очиод цаг дотор суусан. Нөгөө оноогоор жагсаж орж байгаа шүү дээ. Тэгээ ангиас сонгодог. Очиод яг мэргэжлээ сонгохдоо нэг цаг ахиж дотор нь сууж бодож байгаа.
яг санхүү менежмент бас сонгосон. Тэнгүүт нэг хуулиа болохоор ажлын байрнаар гарч ирээд гэрээ контрактор тэр оролцоод явах юм бол энэ яг хуулийн мэдлэгээ авчих юм байна гэж тооцоолоод нөгөөх нь болохоор буцаагаад хүмүүстэй байгууллага төлөвлөж харьцаад энэ дипломат зангаа авчих юм байна, эзэмсчих юм байна гэж тооцоолоо. Тэг яг санхүүгээ 4 жилээр сурчээ гэж самж ирсэн. Эхлээд Централ Таврын гадаа явж байхдаа харсан гисэн гээд урам зориг авсан нэг юу гадаг ш мөчүүд аваад ш. Тэд нар тэгэхээр хизээ 10 жилдээ бүр high school-тэй гэсэн. Тийм тийм. 10 жилийн л хөвгт. Сургуулийнхаа мэргэжлийг сонгоогүй байхдаа нэг тийм мэдрэмж авсан байх гэдэг шүү дээ, тийм. Нөгөө талаас яг манай гэр бүлийн ах нар ер нь бол маркетинг, борлуулалт, санхүү бас мэргэжлийн хүмүүс байдаг тийм. Тэг тэднээс бас ер нь бол бүр багаас бол ийм мэдээлэлтэй бас байгаад байдаг гэсэн ойрхон. Тэгэхээр бизнесийн удирдлага тал руу тийм. Ер нь дандаа бизнес удирдлагын хүмүүсүүд л байсан. Гэтэ нэг нь бол одоо бүр бас санхүүгээрээс ажилладаг. Тэсээ нэлээ хэрсэн байсан байх нэ. Хуулийн мэргэжлийг за ингээд олоод авчих юм байна. За олон улсын харилцаа дипломат гэдгийг бас ингээд олоод авчих юм. Тэгэхээр санхүүгийн мэргэжлийн тэр нэг айгүй олон хөрвөх чадвартай гэдгийг харсан байна шүү дээ. Тэгэхээр тэнд бас нэлээ бас хөөрхөн өөрийнхөө хэмжээнд дийдий нэлээ хийсэн байна шүү дээ. Бодсон. Тийм байна тий. Гэтэ бүр чинь ингээд оюутан болоод яг санхүү бүр нарийн мэдэхгүй шүү дээ. Ер нь бол 3-4 дэх курс дээр л бүр яг бүр дуртай болж гисэн. Эхний 1-2 курс дээр нь учраа олоогүй л хвчлээсэн л хэл та. Тэгээ харьцангуй нөгөө одоо мэрэгчлээ сонгоход бол нөгөө эцгийн нөлөөч гэдэг юм уу, дарамт шахалч гэдэг юм уу, иймэрхүү байдлаар бүгдүүд сонгочоод тэгээд мэрэгчлээ тууштай биш энэ төр байх кейсээ зөндөө идэх шүү дээ. Тэгэхээр чиний хувьд бол харьцангуй яг өөрөө илүү нөгөө нэг чиглэлжтэй шийдвэр гаргаж анализ хийж энэ мэрэгчлээ сонгосон байх гэдэг шүү дээ, тийм үү? Yes. Окей. Сонирхолтой юм байна тийм ээ. Бас илүү бас нөгөө талаасаа хүчин чармайлт гаргасан л ах гэдэг л да тийм. За тэгэхээр нөгөө одоо ажлын туршлагыг харахаар уусаа Premium Corporation Group тийм группийн бүстэй юм компани байгаа. Тэгээд яг саяны нөгөө өмнөх зочны танилцуулгаас гэсэн харахаар нэлээд олон төрлийн ингээд юу гэдгийг нэг компанид боловч олон төрлийн ажил хийсэн ингээд олон зүйлүүдийг туршиж үзсэн юм шиг надад санагдсан байхгүй юу? Тэгэхээр нөгөө юу гэдэг нэг чиг үүргээ өөрчлөөл дахиад өөр чиг үүрэг авна гэдэг чинь нэгсэндээ одоо албан тушаалаар бол нэлийн өөр төрлийн ажлууд хийгээд явсан байх гэдэг байгаа юм л да. Тэгэхээр яг би ингэж суумаар групп компани гэхээр бас яг тохиромжтой биш баг. Зүгээр премиум ер нь бол ажиллаж байгаагийн яг хамгийн гой 3 зүйл гэвэл чи юу гэж хэлэх вэ? Яг премиумоос эхлээд нөгөө юг групп компани дотор ажилладаг байх өөрөө аим сонирхолтой байгаа юм лээ. Ингээд одоо ч гэсэн бид нар энэ залуучуудаа хооронд амар солидог гэсэн компаниудын. Тэнгүүт нь нэг талд үйлдвэрлэлийн компани, нөгөө талд борлуулалтын компани, нөгөөх нь импорт экспортын компани ч юм уу. Тэгээд нуул уурхай барилгын салбар гэлээ тэр болгонтой холбоотойгоор санхүүгийн модельуудаа хийх нь дандаа сонирхолтой шин кейсүүдтэй болж байгаа. Тэгээ ингээд хүмүүс нэг газар амар удаан ажиллаа гэж намайг хараад зэж магадгүй. Хүмүүс юу нэг 2 жил 3 жил ингээд солиод идэв юм билээ. Гэхдээ би уусаа жил жилийн солиод явцсан л байх гэдэг юм л да. Гэтэ нэг дотор л тэнгуут нь шин сэдвүүд шин тэрний бизнесийн ноу-хауг нь бас давхар сурч аваад тэгээд санхүүгийн модель дээр assumption хүртэл шалгуур болоод амар сонирхолтой байж чаддаг. Тэгээ премиум болохоор яг энийг бүр амар сайн дэмждэг гэсэн. Хүмүүсүүдээ нэлээ хооронд нь ингэж сольж нөгөө хувийнхын тэр шин мэдлэгийг нь дэмжиж шийдвэрлэдэг гэсэн. Одоо CEO манай компани чинь CEO-гийн толгой компани гэж явж байгаа. Тэгэхээр CEO маань өөрөө retail салбар, дэлгүүрийн модель дээр маш олон санхүүгийн хүмүүс байгаа. Тэндээсээ нэг хүнийгаа магадгүй нөгөө талын барилгын салбарын компани очоод ажиллах гэж сольждаг. Тэгээ хоорондоо ингэ солигдохоор хүмүүст амар сонирхолтой байдаг. Энэ гоё давуу талыг олгож өгч байгаа. Нөгөөх нь хоёрдугаарт гэвэл мэдээж манай удирдлагын баг. Хавцаас эмшигнэр тэгээд гадаад зөвлөх туудсан бординг шүүд тэгээд дотоод лидершип менежментийн багууд маш чадварлаг хүмүүсүүдтэй тэднэр маань өөрсдөө амар ойрхон бидэртэй хамт ажилладаг. Өөрөөсөө холоос биш яг энэ хаус хамтдаа ажилладаг болохоор тэднэрээс маш их үлгэрдүүлэр авах боломжийг өгөөд байна. Энэ бол надад бол айн гоё давуу тал. Хамгийн гоё зүйл байгаа даа. Тэгээд гурав нь бол яг премиум бол хүнээ хамгийн боддог. Хүнийг бол яг манай компани хамгийн өнөд капитал гэж үзэж байгаа. Тэгэхээр хүмүүсүүдэд маш дэмжих, сургах, өсвөр дараагийн шатанд нь авчих тэр нь дэмжлэг үзүүлж ажилладаг. Тэр нь бол бас гоё. Окей.
Одоо нэг ажлын орчин хувь хүний одоо юу гэдгийг өсөлтөнд нөлөөлнө гэж ярьдэн шүү дээ. Тэгвэл танай ажлын орчин чинь чамайг яаж өөрчилж, чамайг ямар өсөлт авчирсан бэ? Икл гэдэг компани өгж байна хүндээ. Тэнгүүт нь хариуцлага аваад тэгээд би одоо компаниуд бий бол төлөөлөнгүүтэй бүх банкны харилцаан дээр ажиллаж байгаа. Тэнгүүчин энэ яг нөгөө саний ярьжсэн олон улсын дипломат зам дээр топ нийцээд байгаа гэсэн таалагдаад тэгээд би энийг амар хариуцлагатайгаар авч явах хэрэгтэй болчихж байгаа. Тэгээд тэрэн бол хүнд ингээд итгэл амар сайн хүлээлгэж өгч чаддаг. Нөгөө компани соёл нь л яваад байна тийм. Нөгөө бидний баримтлагдаг соёл бол яг нөгөө ёс зүйтэй тэгээд зөв шударга ийм зүйлийг баримтлж ажилдаг. Энийг бол амар одоо өөр дөрөө амар сайн авч суулгасан юм уу? Нэг төрлийн одоо юу гэдэг үнэт зүйл нь болчиход. Үнэт зүйл болчиход тийм шүү дээ. Хувь хүнийхэн хувьд бол тэр нүгсэндээ компани нөгөө засаглал гэдэг чинь бас өөрөө айгүй чухал зүйл болоод байгаа гэсэн үг шүү дээ. Том 4-6-аар нь бүтцээр нь харуулж ирж байна тийм үү? Би нөгөө нэг чамтай подкаст бичнэ гээд тэгээд ер нь анх нөгөө Instagram дээр нэг юу фоллоу хийсэн бэ тий? Аль аль тагсан. Тэгээд чиний Instagram дээрх тэр нөгөө нэг юу хараад finance bro гэдэг тийм хаштаг байгаа хгүй юу? Тэгээд энэ яг чиний өөрийн хувьд чи өөрөө тэрийг нэгсэндээ өөрөө илэрхийлмээр байгаа зүйл чинь гэсэн үг шүү дээ. Чамааг өөрийн чинь чи өөрийгөө тэгж илэрхийлмээр байгаа даа. Тэнгүүд чиний үед яг энийг юу илэрхийлэхийг хүсээд ийм хаштагтай байдیں۔ Тэгээд дараа цаашлаад болохоор юу ч хэлэхээр одоо энэ яг чиний амьдралд яаж тусдیں۔ Хэрхэн тусдیں۔ Finance Pro чинь жоох мем л дээ. За. Ер нь гэхдээ би одоо ингээд мэрэгчлээ амар дуртай. Тэнгүүт нь энүүгээр яг мэрэгсэн олоосон бас цолыг нь аммаар байна. Тэгээд бас яг нөгөө энэ Нью-Йоркт очиж бас тэр Wall Street-ийн нэг газар очиж үзмээр мөрөдөл бас байгаа даа гэсэн. Тэгээд яг энэ мэрэгчлэлээр ер нь бол нэгэн сурсан мэрэгчлэлтэй тэндээ дуртай юм чинь бол тулгаж үзэхийг бас нэг хүсэж байгаа. Тэгээд тийм болохоор энэ яг илэрхийлээд нэг баг гол байгаар харж байгаа гэсэн үг. Одоо Finance Pro-д дарахаар тэгээд ер нь зүгээр нэг Нью-Йоркийн тэр Wall Street-ийн залуучуудын сургуулиуд байдаг ч юм уу. Тэнгүүт нь ингээд яг тэрний нэг хэсэг бас болох мөрөдөл байгаа даа. Тэр илэрхийл харуулж байгаа. Зөв. За бид нарт ингээд өдөр тутамдаа ер нь бол нөгөө амар юм чадахгүй мэдэхгүй асуудал ингээл байн гарч иж байгаа тий. Ажлын байран дээр ч гарч иж байгаа, амьдрал дээр ч гарч иж байгаа тий. Тэгээд ийм яг ингээд нэг юм мэдэхгүй ийм моменттай тулгарч байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээр одоо юунаас эхэлдэг вэ яг тэр моментод? Одоо ч нэг ChatGPT гараад ирсэн чинь хүмүүс чинь бүр нэг тийм юу сурцсан л шүү дээ. Ийм болгоо шүү өөрөөс нь сэтгэхгүй шууд асуудаг тийм юу руу дадлал руу шийдэх гэдэг л шүү дээ. ChatGPT-гээс өмнө чинь ер нь яг санхүүч хүмүүс дандаа нөгөө эхлээд эрсдлийг нь хараад хамгийн муу кейсээ эхлээд бодоод байдаг. Миний хувьд бол. Тэгээд тийм тулгамдчих юм бол зүгээр надад юу учирч болох вэ гэдээ эрсдэлд эхлээд харчтай. Хамгийн муу да яах юм те. Тэгээд тэндээсээ ингээд юмудад тавьж хурж харж агаад буцаагаад яаж энийгаа тэгвэл хаах юм гэж муугасаа бүх эрсдлээ чагсаагаа тэгээ эргүүлээд тэрийг яаж шийдэх вэ гэдэг нэг шаттай харчдаг юм уу. Чиний хувьд ингээд амар тийм шийдэхэд хамгийн хэцүү төрлийн асуудал юу байдаг вэ? Жишээлбэл одоо ийм харилцааны асуудал хамгийн хэцүү юу? Хүнтэй харилцаа ч юм уу? Эсвэл тэрнтэй уулзраа болохоо ч юм уу? Эсвэл одоо ямар нэг юм ингээд мэдхгүй ааштай яг юм ноулж яваад эсвэл бол нөгөө ингээд хийх ирч хүчгүүч гэдэг юм уу те? Нэг ийм өөр төрлийн асуудлууд байгаа шүү дээ. Тэгээд хамгийн шийдэж чаддаг төрлийн асуудал бидэрт байдаг те. Илүү шийдэж чадахгүй төрлийн асуудлууд юу байдаг вэ? Харилцааны үед бол асуудалгүй. Яг тэрэн дээр болохоор хүнтэй ярьцдаг болохоор ойлголцож сайн чадчих жаа. Зүр асуудлууд нь бүтэн том зургаар нь дутуу харцсан байх бас зүр айгаад тэгээд тэрийг ингээд хааж чадахгүй асуудлууд байдаг гэсэн нөгөө юу нэг институтын ажлуудаа ер нь хурд нь эхлүүлэл хаагаад өчвөл амар байдаг. Тэгтээ ингээд жоохон эргэлзсэн зүйлээ болохоор хааж чадахгүй ингээд тэр нөгөө жоохон open болгоод тэгээд тэрийг ингээд ширж авч яваад байдаг юм уу. Тэнгүүт нөгөө улам л нөгөөт нь асуудал үүсэх гэдэг тийм.
Удаа тус болно бүгд нь овоорол. Тэнийг жоох эргэлцчихээрээ тэгэл тэр чинь нэг өөрийнхөө тэр нэг хүлээлтэндээ хүрээгүй үедээ юм биш үү? Ер нь бол yes. Тэгэл асуудал хааж чадахгүй байх нь л өөр асуудал явах гэдэг тийм. Дуусгах чадахгүй. Тэгээ тэрэндээ ингээд зовоол нөгөөдгөө эргэж харж бодоол байх нь хэцүү. Одоо яг орчин үед болохоор нөгөө хүмүүсийн хамгийн их тулгардаг асуудал нь харилцааны асуудал гэдэг байгаа байхгүй юу? Шинэ генерашнээр тийм асуудал гарч байгаа юм шиг лээ. Тийм. Илүү яг нөгөө хүн хоорондын харилцаа ч гэдэг юм уу тийм харилцаа өөрөө харилцаан дээрээс улбаалаад нөгөө хамгийн их тийм асуудлууд гардаг. Тэнгүү тэрийгээ нэгдүгürt нь тэр харилцааны асуудлыг шийдвэрлэх айгүй өөрөө нарийн төвхтөө гэх юм уу тийм нэгдүгürt нөгөө мэдрэмжийн асуудал энэ төр гэдэг болоо авчдаг. Тэгэхээр тиймэрхүү төрлийн гэдэг нь амар тийм дарахтайгаа амар хэцүү харилцаанд орж мөрөлд ажлын байранд бол аюух тиймүүд гардаг шүү дээ. Эсвэл нөгөө хамт олонтойгоо ч юм уу тийм нөгөө gossip төрлийн одоо юу гэх юм. Ер нь тийм ажлын байран дээр үүсдэг харилцааны асуудал бас нэлээд хурцдмал байдаг юм шиг санагддаг. Тэгээ нь одоо ажилласаа гарч байгаа хүмүүсийн хувьд гэсэндээ амар тийм цалин орлогч гэдэг юм уу тийм санхүү махуугасаа болоод биш. Дандаа дийлэх хувь нь нөгөө асуудал харилцаатай холбоотой ямар нэг асуудалтай үүссэн байт юм лээ. Тийм нэг судалгаас харж ирсэн. Шууд удирдлага ч юм уу эсвэл хамт олонны уур амьсгалаас болоод гардаг гэдэг. Манай компани дээр харилцангуй асуудлуудын харилцаан дээр амар нээлттэй болохоор тийм хүмүүс эсвэл би нөгөө талд нь байгаа юм болов. Мэдхгүй те. Ааха. Сэнэл. Ер нь одоо ингээд нөгөө дөнгөж ажиллаа сонгох эсвэл за дөнгөж төгссөн ажил чинээр орж байгаа. Эсвэл магадгүй ажиллаа солих байгаа хүмүүс байгаа шүү дээ. Тийм хүмүүсийн хувьд очиод ажиллаа сольж үзэх болохоор мэдгүй л хальтаа. Гэхдээ ажилд орох гэж байгаа нөхцөлд ямар өдөө зүйлүүдийг priority болгож авч үзэх нь илүү чухал бай. Нөгөө ажлын ярилцлага хийхээр хүмүүс ингээд юм аавна л гэдэг компаниас. За. Би сурмаар байна. Би танай бизнес ч ажиллаж энийг ингээд сурмаар байна. Тэгээ туршихтаа болмоор байна. Ингээд дандаа авахаа яриад юу өгөхөө ерөөсөө хэлэхгүй кейсүүд байдаг шинэ хүмүүсүүд дээр. Зүгээр би суралцмаар байна гэлдэг. Тэгэхээр ингээд чинь вин зарчим байх хэрэгтэй шүү дээ. Ядаж нэг тухайн компанийн road map-тай зөвлөдүүлээд хаана очихын тэрэнд нь хамтаа суралцаад тэнд нь хамт хүрэх хийж нэг хэсэг болно гэдэг бас плантай байвал. Яг тэр нь болохоор тэр нөгөө илэрхийлэмж нэг тийм юу байгаа юм шүү дээ. Одоо шууд амар straight forward яваад байгаа. Гэтэл ажил олгогчийн үүднээс болохоор харахаар ажил олгогчийн үүднээс болохоор харахаар тэрийг одоо юу гэдгийг тухайн хүн одоо өөрөө юу ингээд юм буцаагаад биднэрт өгөх вэ гэдэг талаас илүү одоо ярилцсан чухал гэж үзэж шүү дээ. Миний асуулт болохоор ажилд орох гэж байгаа хүн одоо ингээд чи ажлаа салах чинь ингэ бодъё л та. Тэгвэл чи одоо өөр ажил сонгоод орохын тулд ямар хүчин зүйлүүдийг эхлээд илүү чухал гэж үнэлэх вэ гэдэг байгаа байхгүй юу? Яг удирдлагаа би хамгийн түрүүнд л харах гэдэг нь одоо бол өмнө бол гэхдээ оюутан байхдаа төгсчөөд бол яг одоо байгаа захирлуудын мэдээллийг юу нь бол мэдэхгүй л байсан юм л та. Дараа нь ингээд орсныхаа дараа яг удирдлагын багийнхан хүмүүсүүдийн мэдээллийг нь үзээ хараа судлаад хийсэн зүйлсийг тийм харсан дараа амар тийм мундаг менежментийн багт орчлоо гэдэг бол ойлгосон. Тэг одоо бол бас ингээд хэрэг биш ямар нэгэн байдлаар гадагшаад нэрх юм бол тухайн яг удирдлагуудын л амар судлах багч бодож байна. Тэр команд захирлын өөрийнх нь нэг вижнийг нь хараад. Тэгвэл одоо нөгөө өөр компаниуд гэл зүгээр кейсүүдийг харахаар зарчимч нүүдийн culture нээр сонирм байх юм бол тэр хийж байгаа ажлынх нь үр дүн гэсэн юм сонирх гад. Би тэд бол нэлээд суурьтай үзэж байгаа болохоор дараа нь гарах эсэлэнч байхгүй баг тэг зүв зүйл хийж байгаа. Одоо бизнесийг ингээл хийчихэд одоо наргалчий те нөгөө яг гэрээнийхэн дагуу сайн нэг шиш нийцсэн байг гэрээнийхэн дагуу л зөв явах хэрэгтэй. Тэгэх юм бол яаж нэг бүтэн ойртой хоног гэдэг чинь одоо нэг ус төрчдөг чинь хүмүүсүүд яа бүтэн ойргүй хондгүй байх гэсэн жокч ярьдаг. Тэгвэл одоо удирдлагыг нь яаж шинжлэх юм? Одоо тийм юу байна уу? Тип байна уу? Компани удирдлагыг шинжлэхийн тулд хийсэн зүйлсүүдийг хэрж бас нэр сайн харагдахгүй юм те. Гаднаас би яаж мэдэх вэ гэдэг шүү дээ. Тэгээ Монголд бол ерөнхийдөө бол ойлгомжтой болчихлоо хэл. Нөгөө хүмүүсүүдийнх нь нөгөө хувийн амьдралууд нэг нилээ сошиалэр явсараад нэг иймэрхүү төрлийн хүндэг мэдж байгаа. Хэрэг гадагшаа бүр гадны компанид орж ирсэн бол гэхээр бас хэцүү юм байна. Одоо нөгөө санхүү хүмүүсүүд ч нөгөө ингээд хувьцаа авч байгаа ч юм уу, эсвэл нэг шинэ
компани худалдаж авч байгаа бол ингээл DD хийгээл ингээд бүгдээ судалж байгаа шүү дээ. Ингээл баг ингээл бүх юм руу орж үзэж байгаа адилхан. Тэгээ яг нөгөө тухайн компанийнхаа бүх юмыг DD хийх байх та. Одоо яг би шууд хийсэн чинь өөр буцаа орогдчихлаа шүү. Удирдлагын нэр яаж харах юм те? Харин тий удирдлага нь яаж авах юм? Вебсайт руу н ороод за удирдлагын мэдээлэл авлаа. Тэнгүүтээ LinkedIn руу ороод. Яг нөгөө Монголд бол миний бодлоор нөгөө networking нь хамгийн чухал ах та тий. Нөгөө одоо тэр сонирхож байгаа компанид ажиллаж байгаа хүнээс асуух ч юм уу тий. Нөгөө хүнийг хүмүүсүүд нь угаасаа өөртөө яриавчдаг шүү дээ. Одоо энэ хүн амар мундаг тийм гэсэн амар ёс зүйтэй хүн гэл хүмүүс өөртөө network хийж байгаа. Тэгэл нөгөө нэ ярьчдаг. Тиймэрхүү байдлаар бас шинжлэх юм байна л да. Гэхдээ тэр хүмүүсийн ярьсныг ингээд 100% үнэн гэж итгэх юм уу? Тэр нөгөө чинь нөгөө юу аваад байгаа шүү дээ. Давтамжууд нь хэрэг байгаа гэдэг бас хараад байгаа. Окей. Тэгэхээр network дотор нэлээ нэр хүндтэй л байх хэрэгтэй болох нь шүү дээ. Тийм л байна. Манталагч нарт тэгээ ер нь нөгөө хүмүүсүүд нь яг тэр захирлаас гарч ирсэн тийм тэр захирлын анхных нь хүмүүс гэдэг нөгөө тэр уюуд нэг гараад ирдэг юм хэлээ л дээ. Нөгөө хүн нь өөрөө сошиал юус ашигладгүй ч гэсэн нөгөө ингээд яг салбартаа тэр захирлтай хамт ажиллаж байсан амар мундаг гэсэн ингээл төслүүдийн хүмүүс биендээ яриа авчдаг. Тэгэхээр яг салбартаа манлайлагчийн доор орж ижил юм сорох байх л та. Тэгэхээр илүү тийм нөгөө мэрэгжлийн бүлэмж гэдэг юм уу networking талдаар нь л илүү үнэлж харах гэдэг шүү дээ. Окей. Одоо нөгөө нэг за анх болохоор энэ мэрэгжлийг яагаад сонгосон гэж асуугаад эхэлсэн. Тэнгүүт анхнаасаа ингээд чамд нэг төсөөлөөсөн шүү дээ. Санхүүгийн мэрэгжлэр ажиллахад. Тэнгүүт анхны эхэлсэн төсөөлсөн тэр төсөөллөөс тис ондоо байсан зүйл байгаа юу? Өөстө андуурч энэ мэрэгжлийг ингэж бодож итл ийм байлаа ч гэдэг юм уу те. Них аим хол бол зөрөөгүй харин бүр илүү боломжтой болж ирсэн нөгөө зөвхөн санхүүгээ биш нэг том зургаар нь харж эхлэе. Тэгээд нөгөө бүх албуудтай ороод тэг нөгөө бизнесийн нэгж болгонтой уулзаад яваад гэдэг болохоор амар бүр гой санаж эхэллээ юм л да. Анх төсөөлөлт бол ерөн зүүн компьютер. Гэхдээ яг санхүүгийн дотор хоёрын заадаг шүү дээ. Нэг нь зөвхөн модель хийдэг бас нэг хэсэг төрлөө одоо санхүүхээр зөвхөн төлөвлөлтийн төсөв хийдэг. Нөгөөх нь болохоор илүү менежмент тал руугаа илүү менеж хийж ажилладаг хэсэг. Тэнгүүд яг операшн руу ороод ажилладаг нь бүр илүү сонирхолтой бас байж чадаад байна л да. Зөвхөн тоогоо биш тооныхын цаана ингээд бизнес process understand одоо тэр ойлголт тал руугаа тий илүү operation тал руугаа явж ингэж хэлж байгаа шүү дээ. Тэнгүүч нөгөө яг зөвхөн санхүүгээ хийхээс үлдээ болоод тэр чинь бүтээтгүн хөгжүүлэлт рүү ороод борлуулалтаа дэмжиж явдаг хэсэг нь бас сонирхолтой л да. Анх болохоор ер нь жоохон санхүүгээр зөвхөн моделинг гэдэг байдлаар ер нь хардсан байгаадсан. Нэг амар операшн руу орно гэж нэг тусдаал байдаг байх гэж боддог байсан юм уу. Яг ажлын байранд гараад ингээд модель авч явж байгаа дээрээс нь яг операшн руу ороод тэр алд нэгжтэй хамт харилцаад явах нь боломж нь нээлттэй юм лээ. Санхүүгийн мэргэжилтэй хүмүүс ер нь орлого санхүүгийн хувьд сайн байдгүй. Санхүүгийн хүмүүс яг санхүүгийн салбартаа гадах мэдээлэл дунд байх байгаад байл тий. Зах зээл дээр яг юу болоод байгаа. Энд ийм бонд гарлаа, банкны хөрөнгөлөө шууд хурдан мэдээлэл авч чадаад илүү хүртээмжтэй болонгуудаа магадгүй тэрийг зөв ашиглаад өөрөө хөрөнгө оруулалт хийгээ явчихж байгаа хүмүүсүүд их байгаа тийм. Тэгэхээр бол мэдээлэлтэй ойр хүмүүс илүү орлоготой байх боломжтой л байна. Зүгээр шууд нөгөө тухайн цалингийн үед бол нэг дундчлах нэг тийм илүү гэж бодгоол нөгөө селсийн хүмүүсүүд бол нөгөө шүү борлуулалтайгаа бүтээмжтэй хамтдаа өсөх боломжтой байдаг шүү дээ. Борлуулалтыг өмсөж байгаа. Тухайн борлуулалтаас шууд комисшн авдаг ч юм уу хувь татсан бол тэр бүр илүү байх магадaltaй байх гэдэг л да. Санхүүчиндээ яг юм тогтмол баг байх гэдэг шүү дээ. За санхүүгийн хувьд бол тэгэхээр яг илүү санхүүгийн талын бас ойлголт мэдээлэлд ойрхон байгаа учраас буцаага тэрийг өсгөж үржүүлэх гэдэг юм уу тийм. Тэр талаараа илүү даваа талтай л гэж хэлдэг. Тийм болохоор орлого санхүүнээс өндөр байх боломжтой байна. Одоо за чи ингээд энэ компанид ингээд 7 жил ажилласан байна. Тэнгүүд хамгийн их дөнгөж орж исэн тэр үе рүүгээ очиод өөр дээрээ очиод ямар нэгэн карьерийн хувьд тэрийгэ өөрчлөх гэдэг юм уу одоо нөгөө талаараа илүү ингээсэ гэдэг өөртөө зөвлөх зөвлөгөө гэвэл байгаа юу? Автоматжуулах л хурдан автоматжуулах гэж дээ л нэлээ сүйд автоматж байсан байна. Ер нь жоохон өөрөө ногч байгаа тэгээд дараа нь өө ингэж хэлсэн юм байна штэ гэд
Зөндөө ер нь жоохон нэлээ өөр нь ухаацсан гэсэн. Тэгээ дараа нь ер нь ингэж шийдчихлээсэн юм шүү дээ. Автоматжуулаад явцсан бол ер нь хамаг цагаа ер нь зүгээр тэр нөгөө юу өгсгүүдээс нь болохоор тоо бол өөрөө нэг худлаа хэлэхгүй харин тэрийг яаж илэрхийлж байгаа нь өөрөө. Тэгэд илүү тэр тооныхоо юу илэрхийлэх гэдээс нэр анханаас нь илүү хурдан суудсан бол гэж бас бодох юм байна. Тэр тоо би бол ихэндээ тоогоо гаргаж ирэх гээд удаадсан. Тэрэндээ биш илүү шинжилгээ тал дээр ч юм уу. Тэгээ автоматжуулаад илүү нөгөө ямар зүйл үзүүлэх гээд байгаа тэр илүү фокус юм л илүү цаг хэмнэх байсан байх л гэж боддог. Жохон цаг алдсан нь too much юм дээр ухаас угаад байсан. Тэгээ харахгүй нөгөө нэг дижитал 90 үе те энэ цаг үед амьдарч байгаа болохоор магадгүй тухайн үед нь ч юм уу тэрийг нь бас автоматжуулах боломжууд нь хязгаарлагдсан байсан байж магадгүй те. Магадгүй. Тийм. За чамд ингээ хоёр сонголт байна зөө. Чи одоо энэ хоёроос аль нэгийг л сонгоно шүү заяа. За эхний сонголт нь болохоор ер нь бол санхүү орлогын хувьд бол маш өндөр. Одоогийн байгаа ч гэдэм ер нь эсвэл чиний төсөөлж байгаа үг ч гэдэм үү ер нь нэлээд өндөр. За тэгээд санхүү талаас ч юу санаа зовхгүй заяа. Орлого талаас бол юм санаа зовхгүй. Гэхдээ чи цагаа бол нэлээд зарцуулна. За одоо өөр бусад чиний бусад ажилдаа л ер нь цагаа маш их зарцуулна гэсэн үг. За нөгөө сонголт нь болохоор санхүүгийн орлогын хувьд болохоор ерөнхийдөө чи ингээл өдөр тутмынхаа дундаж хэрэгцээгээл ханхуйц нэг илүү гараад ахгүй тийм ээ. Бүр гэхдээ нэг дутагдаад ах юм бол ахгүй яг стандарт дундаж хэрэглээг хангаж байгаа гэсэн үг. Тэгээд харин цагчин болохоор чамд хангалттай одоо өөр зүйл зөвхөн ажилд ингээд юу гэдэг 8 цаг биш бүү 8-аас ч бага цаг тийм. Тэр үлдсэн цагаа чи өөр юм зарцуулах боломжтой гэдэг ийм хоёр ажлын сонголт байна. Чи алийг сонгох бай. Хүчний үр дүн нь юу ахал болох гэдэг нөгөө нийгэм сайхан зүйл тэр хийх аль нь хийх гэдэг байгаа юм те. Зүгээр нөгөө өдрөө арах аль нь зүгээр л юм аргацаасан тэг ямарч хинч хэрэггүй зүйл хийгээд байвал аль нь зүгээр нийгэм сайхны зүйл хийж байгаа гэж бодъё. Тэгвэл илүү нөгөө хоёр дахь сонголт юм байл та те. Цаг ихтэйг нөө цаг ихтэй цалин багтайг сонгох юм. Тийм тэгээ чи цаг ахаа цаг ихтэй юм чи ахаад өөр юм хийж болох гэдэг шүү дээ. Тийм. Өөр юм хийж болно. Зөвхөн энэ ажлыг хийгээд авахгүй гэсэн тийм. Чи олон зүйл рүү гоё бас төр цагаа туршаад тэндээсээ ахаад бас орлого олгож юм лээ. Би болохоор чамаг бас Instagram дээр нь харснаар тодорхойлсноор өөрийнх нь тодорхойлсноор шүү зэ. Айгүй олон хоббитэй мэн гэж ойлгосон. Эсвэл тэгээ finance bro гэдгээс өөрөөр чамаг тодорхойлох зүйлсүүд юу вэ нэ? Одоо тэгээд анх бол мотоциклоор тухайд бол хүмүүс яг намайг амар сайн илэрхийлдэг байсан л одоо ч тэгээд хүмүүс болгонд л мотоцикл болчих тээ. Мотоцикл хэдэн жилийн өмнөөс мотоцикл 18 таа одоо яг анх мотоцикл аваад тасралтгүй юм жаа. Одоо тэгтээ яг амьдралын бас хийвэл болчихныг хим аяг одоо ажлаа явж ирэх үед л унж байна. Өстөр бол өмнө ч юм болохоор хоббиэр бол тойрол өдөр шөнөгүй явдаг ус бол одоо тэгэхээр болцсон байна. Зүгээр л амт хэрэгцээ маягаар ашигладаг болчиход байна л та. Хобби биш. Гэхдээ яг мэдээж нөгөө тэр мэдрэмж нь амьд мэдрэмж болохоор яагаад мотоцикл тийм дөнгөж 18 дээд байгаарсан. Тэр ер нь хэрэгтэй хүүхд болгоны л яг нөгөө чинь багасаа нөгөө машин мотоциклын туртай байдаг хэлний илэрхийлэл л байгаа юм л та. Тэгэл нөгөө жаа хүүхдүүд нөгөө мотоцикл болон кул мөл гэж бодоод тэгж яг хамгийн 18 тийм хурцэн гэлсэн 18 тад авсан. Гэхдээ унж чадахгүй байхдаа авч байсан. Зурч авцсан. За. Тэгээд авсныхан дараа одоо яах вэ гэдэг найзаагаа дуудаад. Тэгээд нэг харих гэж 3-4 цаг болсон хаа. Тэгээд сурч байсан. Амар зөрөгтэй байсан юм тий. Тийм хүмүүс 18 хүүхдүүд тэгэл юу айдас гэж байхгүй шүү дээ. Би бас мотоциклийн курсэд 3 жилийн өмнө л. Дуусгасан. Гэтэ нөгөө нэг яг А лиценз гэдэг шалгалтын нөгөөгүй мотоцикл аваагүй. Гэтэ одоо стил мотоцикл унах тийм нөгөө хүсэл маань байгаа л гэдэг. Хизээ яг эхлэх юм аа яста мэдгүй л. Одоо л дулаарчилжтэй. Одоо л яг удирдал нь бол эхэлж байна тий. За мотоциклээс юм наа. За өөр нөгөө миний хувьд яг энийг л амар чаддаг одоо гэдэг тийм үзүүлчих юм бас надад байхгүй харагдана. Би зөвхөн амар олон төрлийн туршдаг. Гэхдээ тэрнийг тултал ингээд эксперт нь болоогүй. Одоо цом медаль байхгүй гэсэн үг. Одоо 10 яг нөгөө илэрхийлдэг хүмүүс ч нөгөө энэ яг эндээ бүр тулцсан гэдээ ярьдэн шүү дээ. Тэгвэл надад бол тийм байхгүй юм л ингээд хальт ингээд чадна.
Гэхдээ тэрнийхээ одоо авар нь бол биш байгаа даа. Тэгэхээр яг тэр нь аль аль нь илэрхийлж чадахгүй юм болоо. Тэгэхээр хүмүүс намайг одоо илэрхийлвэл юугаар илэрхийлэх юм бол одоо тэн дээр ингээд харснаар миний болохоор туйлзуур сэлэн байгаа, аялал байгаа юм, цан байгаа юм, мото байгаа, хөл бөмбөг байгаа, амтан байгаа юм тий. Тэгээ дээр нь хамгийн сонирхолтой нь цэцэг байсан тий. Тийм цэцгээр бас хүмүүс наа. Тэгээ би одоо жишээл тэр бүх ингээ эможинуудын цаана утга энэ хүний амьдралтай одоо юу гэдгийг холбоотой тий байна гэж бодож байгаа байхгүй юу? Тийм. Тэгэхээр би одоо тэр олон энэ маш олон сонирхол хобби шүү дээ. Тэгэхээр тэдний талаар л илүү гоё дэлгэрүүлж ярмаар байна л да. Ер нь яг нэмэл явж байгаа. Одоо нэг 21-т марафонд хагас марафонд гүйж байгаа. 21 км-ийн анх удаа. Өмнөх 2 жил 10 км-д 2 удаа гүйсэн. Тэгээд хамт үзгэндээ. Nice. Баранд орчих юм бол финиш хийчих юм бол нэг раннинг хийж байгаа эможи тавья гэсэн бодолтой. За. Тэгэхээр би нөө чадахгүй зүйлээ чадсан, сурцсан тэгээд дима тавиад байгаа энэ эможин дээр. Тэгэхээр одоо ер нь бол нэг 21 км гүйгээд баранд өрөөд усчих юм би нэг 50 гэдэг ч юм уу. За тэгвэл ингэ л да. Туйлзуур сэлэм. Туйлзуур сэлэм болохоор маргааш 5 сарын 10 насан туршидын туйлзуур сэлэм улсын аврах маргааш эхэлнэ. За. Би болохоор сүүлийн 5 жил санхүү дээр нь бас яг ер нь хальт санхүү дээр нь байдаг холбооны. Холбооныхоо юу? Холбооных нь санхүүг нь хариуцаж ингэж тийм өөрөхтэй тий одоо нөгөө нэг сайн дурын тийм. Yes. Тэгээд fundraising гэх юм дээр босох гэж анх болж байгаа үзчихсэн. Тэгтээ амжилттай нэг ч чадаагүй. Тэгээд туйлзуур сэлэм дээр болохоор бид нэр яг өөрөө хичээлдэг үстэй. Хальтал гэсэн үг. Гэхдээ нөгөө энэ спорттой холбоотой ингэ байнгын байж байдаг. Тэгээд санхүү дээр нь байж байдаг. Тэгээд ингээд дэмжлэг бид дээр хамт оролцож байгаа. Одоо маргааш очно. Тийм болохоор миний нэг хэсэг болчихсон. За цаана байсан хөл бөмбөг байсан. Хөл бөмбөг бол багасаа хөл бөмбөгт бол амар туртай. Тэгээд тоглодог. Юуг хамгийн сүүлдээр тэр бичлэг л болохгүй байгаа. Оюутан багтаа тэр нэгдэг курс дээр хөл муу тоглоод амар гоё гол өгн оруулж ирсэн. Тэгтээ тэр хүн баг хараагүй. Би яг өөрөө л тэрийг мэдээд байгаа байхгүй. Тэг би яг энийг нэмшлийг нь олоо авчих юмсан. Тэгээ би бол өөрөөсөө итгээгүй зөвхөн тэгээд нэг аим гол оруулсан. Тэгвэл одоо ч гэсэн хөл бөмбөг туртай. Тоглолт 7 хоногт бол нөгөө тэгээ багаа дэмждэг баг магуудаа тоглолтод бүгд үзчихдэг. Өөрөө тоглоно. Тэгтээ тийм бас аимшигтэй ер нь амар туртай. Цаана нөгөө нэг юу лээ? Board, snowboard тийм. Snowboard бол хүслэн манай CFA-гийн charter holder хүслэн одоо найз. Саач мөр амар туртай. Тэгээ би бол snowboard эднэрийг өмнө зөрнийг удаа хальт уунж үзчихээ тэгээ ерөөсөн хоббираагүй нэг орлог байсан. Тэгээ хүслэн болохоор улаан фэн юм байна. 12 сарын 31-нд нэг шинэ жил болоход ажил ингээ хагас тарж ш 12 цагт бүгд нь тэрлэгөө явж байгаа чи хүснэн ганцаар борд өгсөн хажиж скарсаар орлоо гэдэг. Тэгээ би гахаад юу ийм туртай тийм бахтаа гэдэг. Тийм л гоё тийм бахтаа дахиад наач хамт үзээгээд тэгээ snowboard дээр голхос сурсан эс гэдэг нэг хөлтгөөнд хийж сурсан. Тэр их сурах хүртэл амар хэцүү байсан. Амар их унж байгаа ш. Тэгээ өндөр том битэг юм чинь унахаар чинь хүчтэй унж байгаа гэж. Тэгээ яг эсээ сурсныхан дараа окей энийг нь чадчихлаа гэдэг snowboard-ийнх нь можи тавьчихсан байна. Яг харахгүй л нөгөө өөрөө хийж үзээд туршиж үзээд чадахгүй байсан зүйлээ түрүүнд тийж залбирсан шүү дээ. Чагсан үедээ энэ эмож байгаа нэмж байгаа гэсэн шүү дээ. За цэцэгний учрыг хэлбэрлэе. Цэцэгөө би цэцгэн амар дуртай. Миний 90 тойрны хүмүүс намайг цэцгэн дуртай амар сайн мэд. Цэцэг хүлээж авах дуртай мó? Тарих дуртай мó? Би өгөх дуртай. Аль нь одоо тарихгүй зүгээр нөгөө цэцгэнд өгөх авах тэгээд цэцэг байгаа газар амар дуртай. Тэгээд манай найзууд 90 тойрны хүмүүс мэддэг болохоор надад угсаа цэцэг бэлгэлчдэг мөр. Тэгээд хүмүүс цэцэгний бизнес хийж үзчихсэн. Тэгээд ер нь бол цэцэгтэй мэлээр тэгээ сая сүүл дахиад энэ жил нэг ахиж буцаад нэг хийх үү гэж бодож байгаа цаг бас яс болсонгүй. Тэгээ нэг компани байгуулсан. Тэгээ тэр нь цаасан компани байж л байна одоо. Цэцгийн бизнес хийх сонирхолтой тий. Тэгээ ер нь бол цэцгийн бизнестэй болно гэж бас боддог.
эрэгтэй хүмүүст ер нь цэцэг бүхэн их ховор байдаг шүү дээ тий. Яг сүүлийн үед бол яг нэлээ юу яваад байгаа хэл та. Тийм эхэндээ манай ажлын бүх хүмүүс бол эхэндээ бол гайхдаг гэсэн нөгөө цэцэг хурж ирээд байдаг. Тэгээ одоо сүүлд нөгөө тэдний хувьд одоо хишмэл болчихж байгаа байхгүй. Эрэгтэй хүн цэцэг авах. Ажил дээр авах цэцэг хүрэлтээр ирээл харав. Тийм ирэх ч юм уу. Эсвэл нөгөө манай найзууд буцаагаад нандур цэцэг бэлгэлж явуулдаг ч юм баяр төсөө өдрөмсөд төрөх ч юм уу. Тэнгүүч нөгөө хамт байгаа хүмүүсүүд анх танихгүй хүмүүс харж гайхдаг байсан бол одоо ингээд тэр хүмүүсүүд эрэгтэй хүн цэцэг авах. Гайхаа болцсон. Тэгээ гоё цэцгийнхаа ингээд зураг мөргийг авд юм яа дээ. Яг яаж гоё ингэж хоббирж ингээд дурлж байгаагаа ингэж илүү мэдрэх юм уу гэдэг. Зүгээр хараад эсвэл гоё. Тэг харах нь надад яг амьд жаад ингээд тусан тэгээд байж байгаа нь тэр филинг нь надад амар гоё. Гоё юм байна. Эмэгтэй хүмүүс бол бүгдээрээ л яг тийм юм дуртай байдаг шүү дээ. Би бол цэцгэн дэлж дуртай. Тэгээд зэсний бизнесийг хийчээд татаа авалт дээр аваад зараад тэгээд окей энийг нь хий үзчихлээгээд нэмэж оруулсан гэх юм уу. Тэг яа болсон. Ер нь дандаа партнер хэрэгтэйсэн юм уу. Тухайн үед бол тэгээд манай ихлүүлсэн партнер маань болохоор шантарцсан. Тэгээд зэсний бизнес ч өөрөө зүү 3 таталтай чи 2 нь ер нь бол фейлдэх боломжтой гэсэн. Lost гэсэн. Тэгэхээр аим зөв менежментээр хийх хэрэгтэй. Би болохоор ингээд өөрөө энэ санаагаа гаргацсан бас болохоор бүх ингээд юм харсан байсан. Тэгээд партнертайгаа болохгүй бол ганцаараа энийг бол хутлаасан. Тэгээд партнер маань болохоор миний татаа авалт хэсгийг хариуцж байсан гэсэн. Тэгээд мань хүн шантраад тэгээд ер нь тэндээс тэгээд болчихсон гэх юм уу. Манай подкаст нь бас яг цэцгийн бизнесийн санхүү дээр ажилладаг юм гэдэг орсон. Тэгээд ярианаас нь яг тийж болсон. Нөгөө амтай бүтээгдэхүүн учраас маш хурд их шаарддаг тий. Тэгээд тэр нөгөө нэг гологдол гэдэг чинь асар богино хугацаанд маш их төгөөр яригдах боломжтой байдаг тий. Тэрийг бол бусад одоо зүгээр юу гэдгийг утас мэт ч юм уу амьгүй бүтээгдэхүүн дээр бол хадгалтын тийм юу бол үүсэх байгаа шүү дээ тий. Яг онцлогтой юм билээ тий. Онцлогтой эрсдэл өндөртэй юм бил. За эможины учруу тийм bijээ. За энэ эможинуудаас миний санджаагаар үлдсэн нэг эможин аялал яваад байна. Аяллыг болохоор би юу гэж сумаар юм гэхээр чи яг аяллаас юу мэдэрдیں те. Аялалд өрхөр ойрхон гавдیں۔ Ямар төрлийн аялал хийх туртай байдیں۔ Одоо сүүлийн үед ер нь жоохон байгальтай ойрхон байх нь гой санагдаад эхэлчихлээ. Өмнө нь болохоор надад нэг лагер магерд гарах тийм сонирхолтой биш. Би ер нь хөдөө мөдөж явдаг. Сүүлийн 2 жил хөдөө наадмаар явлаа. Тэгээд ер нь гой санагдаж одоо л эхэлж байна. Нэг тийм. Тэгээд сноуборд бас яг тэрэнд нөлөөсөн л та нөгөө уулан дээр гараад ингээд яг байгальд байх нь амар гоё юм лээ. Тэгээд бид нөр найзтайраа нэг Оросд очиж цанаар бол сноубордоор гулгасан. Нодлон Японы тэр Хоккайдогийн тэр цасны дээр очиж гулгасан. Тэр хүслэнгийн удаагуудад дандаа явж юм уу? Манай нөгөө крүү байгаа тань. Тэгээд яг тэр Японд очиод тэр бас байгальд нь уулан дээр гараад ингээд ганцаараа гулгаа явж явах нь бол бүр ингээд гоё мэдрэмж өгсөн. Тэгээ ер нь энэ байгальтай ер нь ойрхон байх нь гоё санагдал байна. Гэтэ яг хайкинг хийх нь жоохон одоохондоо төвхтэй байгаа. Тийм гоо цанаа сноуборд болохоор ч тэгээ лифтээр гарч буцаа голдоод болчихоо гоё одоо байхгүй. Яг өөрөө алхаад явал бас чангалах л та. За тэгвэл аяллаас тэгэхээр одоо ингээд яг аяллаа дараа ингээд нөгөө нэг айгу өөр мэдрэмжүүд ингээд санаанууд өндөр орж ирдэг байхгүй юу? Миний хувьд бол тэгэхээр чамд яг тиймэрхүү гоё онцолж аяллаас үлдсэн гоё тийм хүчтэй дурсамж байна уу? Шууд амар тийм тайвшраал амралт гэдгийг л тэндээс яг мэдэрч чадаад байна л да. Зүгээр ингээд юу ч хийхгүй ингээд аял байгальд ингээд байх нь яг үнэхээр амралт бол тийм лээ. Амстуул тэндээс амар санаа манаа бол хэзэж бодоогүй зүгээр би тайвшрлыг тэгээд нэг юм амар биси байж үжсэн нэг амсгаа авдаг үед л тэр юм лээ. Тэн дээр ингээд буцаад бараг нөгөө амьд байгаагаа мэдэрнэ гэдэг шиг л юм санагдаж байгаа л та. Тэгвэл нөгөө ингээд өчөд зүггүй амар тийм загвар явж байгаад юу ч бодохгүй ингээд гөлийгөө тийм байгаль байх юм байна. Амьдэрсэн шиг амьдран гэдэг нь чиний үед юм хийж бүтээснийг хэлэх гээд байна те. Зүгээр нөгөө чимээгүй байж байгаад тэгэл чимээгүй бүхэл хинж дурсахгүй ярих ч юмгүй мартагдаад байх нь миний хувьд бол. Тэгэхээр ямар нэг юмыг шийдсэн, бүтээсэн тэгсгүй хин нэгэнд ядаж хин нэгний амьдрал тусалсан ч юм уу. Тэгээд тэгэж нэг хүнийг яаж дурсах гээд ч та. Ийм хүн тусалж байсан. Тэгээд ийм хэрэгтэй хүн байх юмсан гэж бодоод байна л да. Миний амьдсан шиг амьдрын гэхээр нэг ч хүн болтгоо яг амар нас нуршин тусалж байгаа юмсан. Тэгвэл нэг шинэ
магадгүй амар тийм зөвхөн бизнесээ санаа болоод тэр нь хүн болгоны амьдралд хэрэгтэй зүйл гэдэг ч юм уу. Скул хин нэгний тийм дурсамжинд нэг юм чадсан, хийж чадсан тэгээд яригдах. Тэгвэл амьдрсан шиг амьдрсан болол санаа амрал байх. Хувь талын дээр итгэдэг үү? Одоо чи яг өнөөдрийн байдлаар ингээд өнөөдрийн байгаа чи тий. Энэ ингээд би болоход ингээд цаанаасаа ингээд өгөгдлээсэн тий. Чамайг төрхөөс л эсвэл чи энийг өөрөө бүтээсэн юм уу? Би жишээл нөгөө ордны зурхаад итгэдэггүй. За. Уншдагчгүй. Тэгтээ хүмүүс болохоор нөгөө ордны тийм яг мэдгийг үгүйсгэх үлдээ зүгээр би өөрөө хувьдаа тэгээд итгэдэггүй гэдэг уншдаггүй л юм байгаа даа. Тэгэхээр бас яг хувь тавилан бас дуусахгүй сэдвэл юм лээ тий. Өндөг автч юу, дахиад автч юу гэдэг чинь. Буцаал одоо юм байгаа маань буцаал хувь тавилан ч юм яг төгтөл юм лээ. Тэг би нэг тийм зүйл боддгоо юм аа. Тэгвэл одоо чиний одоо ирээдүй тий дараагийн одоо ингээд хүмүүс чинь ярьдаг шүү дээ. Очих хэвээр хүмүүс өчрдөг гээл тий. Тэр чинь одоо нэгсэндээ хувь тавиланд итгэж байгааг нэг хэлбэр гэсэн үг үстэй. Тийм л юм. Тий. Тэгэхээр тиймэрхүү зүйлүүд бол ерөөсөө итгэдэггүй. Тэгэл бүх юм өөрсдөө сетап хийж нэг бий болгож л явж байгаа. Нөгөө хүмүүс азар амжилтанд хүрчүүл тэнгуүтээ тэрийг хувь тавилан угаасаа гэж ярих нь л утгагүй. Амжилтыг бол бид нэр эрсдэлгүй байхын тулд яг анхнаасаа ингээд компаниуд ажил төрөл ярих гэдэг л тийм. Бүх асуудлуудаа ингээд эрсдлүүдээ бүгдийг тооцоод алдаагүй байлгаад тэр нэг гоолоо харж байгаа тийшээ тэнгуут нь юу ч хийхгүй байж хувь тавилангаар очсон юм а гэж санхүү хүмүүс жишээлбэл тийм дургу бодохгүй бүх эрсдлүүдээ хаагаал бүх тооцоолуудаа зөв шалгаал очиж болох бүх зүйлүүдээ таамаглал тэрнийхэн талаар арга хэмжээнүүд авч явсараад тэр эцсийн амжилтанд хүрчихэж байгаа. Тэгэхээр чи өөрөөсөө тэрийг бүтээгээд явсан байгаа юм л да. За хувь тавилан гэж байхгүй өөрөө бүтээнэ л гэдэг юм байх гэдэг шүү дээ. Бүх эрсдэл, бүх алхам, бүх юмудаа л ер нь за түрүүнд хоёлаа нөгөө нэг олон нөгөө хобби гэх юм уу сонирхол хийж чадсан зүйлсүүд гэдэг ажлаас бусад өөр юмуд ярьсан байдаг шүү дээ. Ер нь тэр хоббид ер нь хэрэг цаг зарцуултыг. Одоо ер нь 7 хоногийн нэг юм режим гэж байна шүү дээ. Тэн дээр одоо хэдэн цаг юм уу хэдэн удаа ч юм уу тийм хоббиндаа ингээд зориулдаг яг тогтмол юм баа юу? Тогтмол ерөөсөй байхгүй. Эднэрээ болохоор ер нь бас тогтмол ерөөсөй биш юм байна. Тэгэл жилдээ өвөл зундаа одоо нэг жоохон богинохон хугацаанд л одоо яг хадагш аяллаар сноуборд аялал руу явах юм бол 10 хоног энд чинь тэндээ зөвхөн зориулж байгаа. Бус дуурал 7 хоног болох нь би энэ жил жишээлбэл би нэг л удаа сноуборд болгосон байна. Тэрэндээ яг энэ жилээс амжсангүй л дээ. Түрүүний гэсээс хамгийн ихэнд би нөгөө өглөөний цайны тухай асуужсэн чинь өглөө бас өглөөний цайгаач байгаагүй дээрэс нь бэлтгэлээ чигээгүй гэдэгсэн шүү дээ. Тэр юуны бэлтгэлээ? Жим. Фитнесийн л. Энийг бол жинхэнэ юу болгож байгаа. Би ч одоо насаараа л жимд явлаа. Тэгээд ямар ч үр дүн байхгүй. Тэгээсээ энэ жилийн 1 сарын 1-ээс яг багштай манай нэг анги байгаад байгаа юм. Тэгээд нэг багштай тэгээд багштайгаа болохоор яг ажлын 5 өдөр өглөө 5 өдрийн тавланд өглөө явдаг. Ажлын цагаас өмнө үү? Тийм. 7-оос эхлээд 9 гэж дуусгаад шууд ажил руу ордог. Энэ бол бүр яг хобби дээр бол биш зүгээр юм амьдралын байх хэвэл нэг юу руу орж байгаа. Хэмнэл рүүгээ. Тэгээ одоо л нэг тууштай явж байна. Тэгтээ 7 хоног нэг өдөр тасалчаад байх юм аа. Тэг яг тогтмол ингээд одоо дасгал хөдөлгөөн хийж гин гэсэн үг шүү дээ. Тэгэхээр яг бие болон сэтгэл санаанд ямар өөрчлөлт байна? Тэгээ өглөө бэлтгэл хийж ихснээр миний нойрны асуудал амар сайн шийдэгдэж байгаа. Би ер нь нойр багасаа л ер нь нойр унтдаггүй төрлийн хөлт байдаг гэсэн. Тэгэрс унтахгүй ингээл баг нойртой скушн унтчаал өглөө босоо авчдаг. Байсан бол одоо жимд өглөө эрт босоод тасал хийж ихээр орой эрт унтаа тэгээ deep sleep руу орж чадж байгаа. Тэгэхээр энд амар хамгийн сайн нөлөөж байгаа. Нойрны чанартай амар сайн нөлөөлсөн. Тэгээд стресс бүр байхгүй болж байгаа. Нөгөө дасгал манай багш нараа сайн хэлчихэж болохоор ингээд өөр юм бодохгүй хөсөө гаргаад л тэгэл бүр ажилдаа оронгууд нь эрчимтэй бүх юм бодол зэгсэрсэн. Ажлын бүтээмжнэр ч гэсэн аим сайн нөлөөж өглөө жинд явах юм. Өмнө нь болохоор ингээд чинь ингээл яараал яваал очиод ажил дээр сунгах юм. Нойрноос сэргээгүй ч юм уу. Скул ингээд бодол эдгээр ингээд баахан замбрааг байгаад идэг. Жиндэр ингээд бүх юмас сайхан зэгслээ авчдаг. Одоо тийм нөгөө дасгал хөдөлгөөн яг тийм хэмнэлд оруулах юм бол 7 хоногт нэг өдөр бол тасалчаад ингэж нэгээс илүү 2 өдөр ч юм уу өөртөө таслахгүй гэсэн тийм юм байх уу? Эсвэл одоо нөгөө багштай болохоор энэ тасалж байгаа гимшил хийж байгаа юм л багштай бүх юм зориг тодорхой ярьчаад тэнээс ингэ. Окей. За. Тэгвэл жим одоо жимийг тэгээд цааш нь өргөжлүүлээд хийгээл асан. Ерөөсөө энэ хэмнэл амьдралын хэмнэл болох юм байлээ. Тэгэхээр
магадгүй нөгөө нэг насаараа л хийлээ ямар ч юу байхгүй гэдэг нэг өдөр үр дүнгээ одоо болохоор яг нь би бас пролоод байна. Одоо ингээд амар их олон компани хүмүүсүүд захирлууд менежмент дандаа өглөө жим хийгээд байгаа. Тэд нар болохоор ингээд бакраад байгаа зүйл байхгүй зүгээр л яг юм бясалгал маягаар фитнесийг хөдөлгөөнтэй байлгаал тэндээ оюун бодлоо зэгцлээл тим байдлаар ашиглаад байгаа юм лээ. Тэгээ минийх хувьд ч гэсэн тимээр л харж байгаа. Стороол анх болохоор яг жимийг бол нэг арай нэг өөр төвшөнд очиж явчихсан бол одоо л зүгээр энэ амьдралын маягийн нэг хэсэг болгоол тэгэж чангалаа. Жохон нөгөө яриануудаас сонсоодсэн чинь жохон нөгөө нэг амьдралын утга учир гэдэг юмнуудыг ингээд ойлгоод эхлээд байгальдаа дуртай болоод амьдралын маягтай оруулаад гээд ер нь тиймэрхүү анзаардаг байгаа. Тэр өөр дээр ч гэсэн гинт бас явна гэж. Тийм тал руугаа орсон байгаад байна үгүй юу? Ер нь бол зүйлээд бас тийм бодол өөр төрсөн. За одоо болохоор яг одоо хийж байгаа ажлынхын талаар жоохон сонирхъя гэж бодод байна. Одоо болохоор нөгөө за групп компани дээр одоо яг хариуцж хийж байгаа ажил нь юу юм те? Сая 5 сарын 1-ээр буюу энэ 7 хоногоор яг нэгтгэлээ бүгд ингээд шинээр орсон ажлынхаа хамтрагчтай хүлээлгээд өчлөө. Тэр хүртэл болохоор цэний энэ 5 сар хүртэл болохоор ингээд юу явдаг гэсэн. Бүх охин компаниудынхаа санхүүгийн тайланг нэгтгээд нэг компани шиг болгоод менежментийн багтаа танилцуулдаг гэсэн. Тэндээс нөгөө прогноз 3 жилийн төлөвөө төсөв. Тэгээд бидний бүх шийдвэр гаргалтууд гарч ирлээ юм л да. Мөнгө аль бизнесээс суулгахын хиндэн хөрөнгө оруулалт хэрэгтэй хаана юу ч ингээд нэгтгэл хийж явдаг. Тэгээ бүх компанийнхаа банкны харилцааг хариуцж явдаг. Тэнгүүт нь манай охин компанид болохоор ийм working capital-ийн мөнгө хэрэгтэй. Тэгвэл скол нөгөө бүтээтгүүн татчих жаавал тэрэнд нь ямар нэгэн банкны бүтээтгүүн хэрэгтэй би тэрийг мэдээлэл нь авчаад тэгээд тэрийг нь одоо дийлинг дуустал нь хариуцж явждаг. Даатгал дээр бас маяг адилхан. Бүх компанийн даатгалыг нийлүүлээд нэг төлөөлж явдаг. Нөгөө компани болгоо өөрсдөө даатгал өөрсдөө банкны авах юм бол нэгдүгээр алдаа гарах боломжтой. Тэгээд costly ч юм аадгүй. Тэгээ хамгийн зөв сайн бүтээтгүүнийг нь авчирч компанид өгдөг юм уу? Тэгээд яг энэтэй холбоотой трэшерийг хийж байгаа. Яг бүх компанийн мөнгийг хооронд нь зохицуулах. Тэгээд нийлүүлээд хамгийн сайн хүүтэй газар руу хадгаламжинд нь байршуулах юм уу? Эсвэл өөр шиг хөрвүүлэх юм уу? Тэр асуудлыг нь трэшерийг хийж байгаа. Тэгээ fundraising нь хийж байгаа. Тэгэхээр нэгтгэлээс бусад ерөөхдөө ажлуудаа хариуцж байгаа юм. Одоо нэгтгэлээ бол өгчөөд илүү трэшерөө дээр нэлээд сайн фокуслах, сайжруулах юмуд бас маш их одоо тэрэн дээр илүү цагаа зарцуулах гэж байна. Тэгээ ингээ харахаар одоогийн байдлаар чиний яг юм санхүүгийн мэрэгжлийн хувьд эзэмшсэн хамгийн топ 3 ур чадвар гэвэл чамд юу вэ? Excel одоо Excel-ийн эксперт болсон уу? Яг манай зарим экспертээс сонсч л тийм нэг л байна. За ер нь бол тодорхой хэмжээнд нөгөө жокод гэдэг юм мауско ажилладаг дээрэл. Тэгээд нөгөөх нь одоо эрсдлийг бас нэлээд томоор юм том зургаар юмыг харахыг санхүү яг амар сайн өгсөн байгаа юм л да. Харин түрүүний ярианаастаас нь айгүйх эрсдэл гэдэг үг л айгүйх тавтагдлаа шүү дээ. Энэ ярианы нөгөө хамгийн их тавтамжтай үг гэж. Айц. Эрсдэл гэж гарч магадгүй л аваад байна. Эрсдэл миний ч одоо нойргүй хандлах гэдэг шүү дээ. Нөгөө эрсдэлтэй зүйл хийсэн байх. Тэг буруу юм хийсэн байх. Ер нь бол би жоохон амар эмпатитай. Тэгээд юмыг жоохон overthink хийж ер нь амар боддог. Ингэчүүл яана тэгчүүл яана амар тэгж өөрөө ер нь жоохон зовоогоод байдаг хүн. Тэгэхээр нөгөө миний хувьд хамгийн том айц нь өөр эрсдэл байгаа юм да. Тийм байна. Тэр мэдрэгдэж байна. Эрсдлийг тэгэхээр нэлээд сайн одоо үгдгийн том зургаар нь аливаа зүйлийг хараад үнэлж чаддаг болсон байх гэдэг шүү дээ. За одоо ер нь тэгээд карьераа яаж төлөвлөж байна? Энэ жилийн зорилго юу вэ? Хугацааных нь карьерийнх нь алсын араа нь юу вэ? Тэ? Одоо нөгөө сурах юм амар байна. Би нэг гадагшаа аваа дахиад нэг мастер CFA charter holder хоёроо хийчээд ирэх нүү сайн мэдгүй байна. Юусэн эхлээ яваадах юм. За ойр хугацаанд төлөвлөж байгаа юм уу? Одоо ер нь нэг 100 одоо жил болгон за дараа жил явна да гэдэг ингэсэрад нэмсэн чинь ингээд 7 жил өнгөрцөн байна. Ер нь Монгол хурж ирэхдээ буцаад нэг удахгүй явна да гэж яах нөгөө 50-аас ирж исэн. Тэнгүүтээ нэмсэн чинь ингээд 7 жил өнгөрч байгаа юм. Ерөөсөн дотор бодоол гэсэн нэг эхлүүлээгүй. Одоо ер нь яг дараа жилүүдийг ямар нэгэн байдлаар гадагш яваад тэндээс сурах
Тэгээд нэг мэрэгчлэр ахаад яг нэг ажиллачмаар л байна. Тэгмүүд явхаа болохоор Америкийг л гэж бодоод байна л да. Тэрийг бол зориг болгож байна. Тэгээд юу ч ажиллал үзээ тэнд сур төгсчөөд тэгээд харагдах болох хүрээ дээр нь таалагдах юм бол магадгүй тэндээ ажиллаж үзсэн яваал баймар харах гал байна. Тэгэхээр нөгөө нэг яг зориг болгоогүй байсан учраас нөгөө өмнө акшн гараагүй. Одоо бол нэлийн яг тийм итгэлтэй хэлж шүү дээ. Дараа жилийн үдид ихэд тийм нэгдүгээр бол өдгөж нөгөө 4 сар ч одоо ингээд бүтэн жилийнхаа тэр репортод дуусгаж шүү дээ паблик компаниуд. Тэгээ бүтэн жилээ хаагаад нэгдүгээр үйлрэлтээ ингээд дуусгаад бүтэн жилийнхаа бүх юм хийсэн зүйлс үр дүнгуудээ хаачаал явъя гэж бодод байна. За нөгөө санхүүгийн хэмжээ яа харахгүй жилийнхаа хаалт малтыг хамгийн мал тооцсон байж тээ үр дүнгээ харчаад гэдэг тий. Зөв. За тэгвэл одоо карьерийн хувьд бол мэдээж бас юу гэдэг хувийнхээ хувьд гэсэн үг шүү дээ. Хувийнхээ хувьд бас дараагийн арай өөр зүйлийг зорж явах нэ. Тэгээд тэнээрээ алхам хийгээд бүр зориг болгоцсон байгаа учраас. Одоо бүр ингээд хүмүүс тэлчтэй те. Тэглээ шүү дээ. Одоо яваагүй бол дараа жил яваагүй бол. Чи одоо юу вэ? Яваагүй байгаа мó гэд хэлж шүү дээ. За ингээд манай яг подкастын нэр чинь болохоор санхүү өгнө гэсэн байна. Тэгээд ерөнхийдөө санхүү өгнө гэдгийг ямар одоо өнцгөөс би тайлбарлаад байгаа юм хэрэг. Санхүүгийн ажил мэргэжлээр дамжуулаад чи юу олж авсан бэ? Тэ? Ямар гейнтэй байна вэ гэдг нь өөрөө мөнгө санхүү байж болно, ямар нэг ур чадвар байж болно, эсвэл гоё юу гэдгийг насан турштай холбоотой юм найзууд байж болно, тэ? Гэдэг талаас нь яриад байгаа шүү. Тэгээ нөгөө санхүү өгнөгүүд бас яг тодорхой тайлбарууд хийхгүй болохоор юу гэсэн үг вэ гэдэг асуултууд орж ирээд байгаа байхгүй юу? За тэгэхээр хамгийн сүүлд одоо өөрт нь хамгийн их санхүү өгсөн зүйл юу байна вэ гэж асуух гэдэг. Ер нь яг шууд өөрөөр ярих юм бол би болохоор ингэж ойлгосон нөгөө жишээ нь өөр өмнөх подкастыг нь сонссон. Тэрэн дээр болохоор хүмүүст өгөх санхүүгийн зөвлөгөө ч юм. Тэр нь нарай биш гэрж ирсэн шүү дээ. Тэр нь дараагийн асуулт нь байгаа. Тэгэхээр саяны асуултын цаалахгүй нөө. Би сая өөрийн бодсон байсан юм. За тэр хүмүүст санхүүгийн зөвлөгөө чинь бүр сүлд нь хамгийн төсөлд нь асуудаг байхгүй юу? Тэрнээс гадна яг чамд хамгийн их санхүү өгсөн зүйл юу вэ? Одоо жишээлбэл ямар нэгэн алдаа бүтлгүүдлийн түүх байж болно. Эсвэл юу гэдэг CV шалгалтанд бэлтгээд тэдэн удаа унаад тэрнээсээ тийм зүйл олж авсан байж болно гэдэг ч юм уу тий. Эсвэл ямар нэгэн одоо нэг чиний хувьд бол магадгүй илүү ментор хүмүүс байсан байж магадгүй гэж би ярианаас нь ойлголоо. Тийм. Хөөе нөгөө амар кейс гэх юм бол кейсээс суралцсан амар том юм сурсан гэвэл зүгээр ингээд би ингээд даатгалыг нэг төсөл төр хийжсэн байсан. Даатгал хийсэн байсан. Тэнгүүт нөгөө төслийн баг маань болохоор одоо нэг дээд өгсөн маш энэ хугацаанд төсөл дууснаа гэд тэрийг ингээд coverж байгаа юм. Гэхдээ янз бүрийн үүрийн шалтгаанаас болоод нөгөө төсөл ингээд сунжраадсан гэсэн. За. Тэнгүүт нь би тэр мэдээллийг юу н аваагүйгээсээ болоод дунд нь ингээд жоохон гэп үүсгэжсэн. Тэгээ тэр гэпэн дээр нь яг одоо очиж мэдгүүрээ цагийн тулгаж очиж нөгөө буцаагаад даатгагчтайгаа аман байдлаар нэг шишин хийсэн. Тэнгүүт нь бод байдал дээр тэр гэпэн дээр нэг асуудал үүссэн. Тэнгүүт нөгөө хичээр үлдээгүү. Тэгээд нэг 7 хоногийн гэп байгаа байхгүй. Тэгээ би болохоор зүгээр нөгөө тэн дээр итгэцсэн байсан гэсэн үг. Жохон анх туршлахгүй байх та. Ярьцсан тохирцсон юм чинь ингээд. Тэнгүүч нөгөө том хэмжээний эрсдэл гарч байгаа болохоор нөгөө тал маань бол үгүй баталгаажуулаагүйсэн болохоор sorry гэж байгаа. За энэ дээр бол тэгэл нөгөө амар бүх юмыг ойлгоод за гэрээг бол яг ясах хэвээр тэгээд нөгөө одоо энэ даатгалын хугацааг болохоор нэлээд зөв одоо харж гисэн. Одоо би бид нэр даатгалуудаа болохоор бүгднгийн нэг 2 мөчлөгтөл оролцсон байгаа даа. Тэгвэл нөгөө энэ тэнд орлоод өмнө бүр дээр үед байсан байгаа даа. Нөгөө даатгал болгон өөр юутай хугацаатай. Тэнгүүт нөгөөдг нь дунд нь гэп гарчод байдаг бол яг юм зөвхөн 2 цаг хувааж байгаа л тэгээ бүтээтгүүнүүдээр нь хуваагаал тэгээ бүх компаниуд нэг доор хийждэг. Тэнгүүт нь ахиж юм гэп гарахгүй болгож байгаа. Тэгэхээр тэр чинь бас даатгалын менежменттэй эндээс бол ингээд буцаагаад яаж энийг алдаа гарахгүй хаг дээр амар том сургамж авангуудаа яг бүх юм яс хийхтэй болоод тэгээд буцаагаад би төслийн багтаага ойр мэдээлэлт нь байхгүй бол чи ингээ хойшлж байгаа гэдэг нь бол анзаараагүй байсан баг та. Энэ л яг энэс хойш ингээ бүх ажлуудыг энэ кейс дээр намтар суулгангуудаа яг бүх юмуудыг
шалгадаг ингээд миний одоо бусад ажлуудын туршлага эндээс л ихсэн юм уу. Тэгэхээр нэлээд том яг харахгүй л нөгөө нэг алдаа бүтлгүүтлийн түүх чинь өөрөө буцаад хүнд маш том сургамжийг өгдөг шүү дээ. Хэрвээ чи тэгж алдааг байсан бол тэрнээс их л бас хүртэх хэмжээний алдаа гаргах байсан билүү те гэдэг тийм нөгөө юу байдаг болохоор яг алдсан чадаагүй ч гэдэм үү гэдгийг мэдээж тухайн моменттой бол муухай хэцүү. Гэтэ дараагийн удаа бол бид нарыг ингээд залруулж өгдөг зүйл авах гэдэг шүү дээ те. За бас л нэлээд нөгөө нэг юута кейс шүү те. Бас өмнө нь бас бодож байгаагүй юм байна. Тим датаглын одоо 2 периодд л оролцсон байх гэдэг шүү дээ. Тэгэхээр бас айгүй бүтээтгүүнүүдээр хуваангуудаа за энэ хаврын яг тэр сард зөвхөн 10 сард одоо манай бүх тэр хариуцлагатай даатгалууд дууснаа ч юм уу. Харин тийм байх гэдэг тийм. Одоо нэг намар нь ахад нэг жоохон салахгүй ч ойрхон хүрдэг тийм. Салга нөгөө 6 сарын дараа нь болохоор яг хөрөнгөтэй холбоотой бус яг тиймэрхүү төрлийн бүтээтгүүнүүдэд пакэжлаад оруулчих юм уу. Гоч мэсгүй дайд юм шүү дээ тийм. Тэгэхгүй л нэр групп компани тэгээд маш олон төрлийн хөрөнгөтэй гэж бодохоор чинь чагсаалт бол овоолгох гэдэг шүү дээ тийм. Тийм маш их чагсаалт авах гэдэг шүү дээ. Тэгэхээр иймэрхүү байдлаас менеж хийж болох нь байна. За одоо болохоор манай подкастын хамгийн сонирхолтой асуулт бас дээрэс нь хамгийн их хүмүүсийг одоо хүлээдэг гэх юм уу те сонирхдаг. Яг яагаад гэхээр хувь хүний санхуд өгөх санхүүгийн мэргэжилтний зөвлөгөө гэдэг тийм нэг хэсэг байгаа даахгүй юу. Тэгэхээр за эхлээд энэ хэсэг дээр болохоор та өөрийнхөө хувийн санхүүг одоо 10 оноос тэдэн оноор дүгнэнэ. За тэгээд дүнгээ өөрөө сонсогчдод тайлбарлаад тийм ээ. За тэгээд нөгөө талаас болохоор яг хувийн санхүүгийн одоо боловсролд өөрийнх нь зөвөөс өгөх зөвлөгөө гэвэл юу байна вэ? За хувийн санхүү хэцүү шүү дээ. За би ч нэг ажил дээр яг тэр нөгөө бүх юмаа төлөвлөлөөлөг ажил дээр амар хийж байгаа. Хийж байгаа юмаа буцаагаад өөр дээр болохоор ингээд стресс нэмэх гэдэг гэсэн. Би бол ингээд өөрийнхөө санхүүд яг компани дээр барьдаг зарчмаа хэрэгжүүлдэг. Компани дээр болохоор яг нөгөө төсвийн дагуу бүх хяналтын төлөвлөгөөний дагуу бүх хэрэгслээ хаагаад тэрийг эзүүлэх бол хийж байгаа. Тэгтээ хувь дээр бол тэрэн дээр нэг амар хатуу баримталдаггүй. Компани дээр хийдэг шиг баримталдаггүй. Арай жоохон зөөлөн маягтай явдаг. Тэгээ яг нөгөө ер нь томоор нь төлөвлөнгүүтээ өмнөдөө ингэж жоохон зоогоол орхигдсан байдаг гэсэн. Гэхдээ яг нөгөө баримтлах нь болохоор жижиг нэмэлт юмнуудыг мэдээж нөгөө байлах гэж орлогуудыг сувгуудыг нээх гэж бол үздэг. Яг нэг гэхдээ тэрний амар тогтмол одоо амжилттай болоод байгаа зүйл байхгүй л юм л да. Одоо өөрөөр хэлбэл сайд хасл орлогууд гэсэн үг. Тиймэрхүү байдлаар л тэднэрийгээ ерөөхдөө нэг зоогоод хугацааг нь хардсан тэнгүүтээ тэрнтэй уялдуулаад юмудаа төлөвлөждөг. Тэгээ бүр амар заавал сар болгоныхаа тэдэн хувийг нь тиймэрхүү портфолио руугаа ингээд явахгүйгээр ер нь жоохон зөөлөн ханддаг. Одоохондоо. Тэгэхээр 10 сэдээр хэдэн оноор дүгнэх юм? Санхүүгийн сахилгаатай дүгнэх гэдэг байна шүү дээ. Дундчлах 5. Бусдын бол тийм юу болж амар хатуу. Одоо жишээлбэл 5 болохоор одоо нөгөө амар юм замбраагүй зарцуулалтууд ч юм орж ирэх боломжтой. Бүр тэгж замбраагүй биш л нөгөө 5 гэхээр нөгөө тодорхой хэмжээнд төлөвлөсөн. Гэхдээ тэрэн дээрээ ингээд төлөвлөгөөний дагуу ерөөхдөө явж байгаа. Бусдаар бол гинтийн худалдаа авалт бид нар жишээлбэл хийдэг. Одоо нөгөө яг тэр 10 оноо, 8 оноо, 9 оноотой хүмүүсүүд болохоор ерөөсөө дисциплинтэй явж байгаа шүү дээ. Тийм. Тэгж формтлаа дээр ингээд менеж хийдэг бол би бол тэгдэггүй. Яг үнэхээр харчих юм бол таалагдах юм бол худалдаа авалт хийх бол хийждэг. Гэхдээ бүр ингээд хэрэггүй зүйлсийг тэгэхгүй нөгөө ингээд бас ч шүүлтэртэй л байдаг л да. Тэгэхээр тав гэж харах гэдэг юм л да. Тэнгүүд одоо жишээл орлогоосоо хэтэрсэн тийм зардлын хэтэрсэн тийм сарууд байх уу? Байнга хэтэрх үү? Юу байнга хэтэрхгүй. Тэгэхээр чинь тэгээд дийлэхгүй шүү дээ. Ирээдүгөөсөө ингээл юу гэсэн үг шүү дээ. Зээлнэ гэсэн үг шүү дээ. Тэгээ нөгөө буцаагаад тэрэн дээр бол тэгж байнгын хэтрүүлэхгүй. Ер нь бол бараг ингээл баланслж байгаа гэх юм уу? Тэгэхээр одоо тэгээд хувь хүмүүст хувийн санхуд ямар зөвлөгөө өгөх юм бэ? Яг одоо яг хамгийн сайн мэддэг сэдв маань одоо даатгал байна л да. Би хүмүүсүүдийг эрүүл мэндийн даатгалыг залуучуудыг бүгд хийлгэсэй л гэж зөвлөгөө өгч байна. Хувийн эрүүл мэндийн даа тийм. Тийм хувийн эрүүл мэндийн гэсэн хувь хүний тийм одоо янз бүрийн нэг гинтийн ослын дээр даатгалтай болбор маш хэрэгтэй байдаг байхгүй. Би хамт энэ хоёр татны хүмүүстэй яг ийм зөвлөгөөтэй өгөөд даатгуулуулаад тэдэр маань тэгэнд өгөөж хүртээд явж байгаа кейс зөндөө байгаа. Төлбөрийн хувьд болохоор хураамжийн хувьд болохоор яг дотороо мэдээж олон улс яг уу эсвэл зөв дотоод яг уу гэд
жоохон нэлээд зөрөөтэй юм магадгүй. Бараг олон улсынх нь хийлгэж бол маш боломж юм байна л да. Би нодлон Таиланд руу яваад яг векбордыг усан дээр яах сурцсан. Тэгээ нуруу татаад тэнгүүч нөгөө гадаад байгаа тэнгүүд олон улсын шууд даатгалт нь коверлж байгаа байхгүй. Тэнгүүд нь буцаагаад нөгөө тэмдгийн дуудахаар хэд байх нь би мэдэхгүй шүү дээ. Тэгээд айцтай байх байсан байгаа байхгүй. Тэгээ имжлэг нь яах вэ? Ингээд амар олон бодол байх байсан тэр бодлыг бүгдийг нь хаачиж байгаа. Шууд бүх газар руу нөгөө имлэгийн дуудаал бүх үйлчлэгээ үзүүлэлээл. Тэгээ ямш айцгүй. Манай ээж нөгөө ууланд авирдаг. Тэгээд Хойд Америкийн уулан дээр бас уулнаас унаад тэнгүүч нэстэг тэрэг бид нар бүгдийг даатгалаараа коверлогчж байгаа болчих жоохгүй. Бүх хэдэр гадаадах имлэгийн имжлэгийг. Тэгээ энэ болохоор нөгөө санхүүгээс амар том гинтийн том эрсдлийг хамгаалж байгаа нь болохоор ашиг даалгын бүтээтгүн. Гэхдээ хувь хүний санхүү дээр л эрүүл мэнд нь номер 1 болчиход байна л да. Тэгэхээр ядаж дотоодын эрүүл мэндийн даатгал заавал хүмүүсүүдийг даатгуулаасай гэж зөвлөмөр байна да. Яг л чамаас л гарах зүйл байсан юм. Нэг ерөөсөө өмнө нь яг ингэж чухалчилж гэх юм уу тий харж байгаагүй юм байна. Маш том point шүү дээ. Тэгэхээр аюу олон юу гэдгийг санхүүгийн хуримтлал тэдэн хувь гэж аюу олон янз бүрийн аргачлалууд байгаа. Гэтэ эргээд хүн өөрөө байхгүй болоод хүний эрүүл мэнд гэдэг зүйл байхгүй болвол тэр олон гой зүйлүүдийг бид нар хичнээн хийгээд хүртэх боломжгүй болчихсон шүү дээ. Тэгэхээр яг түрүүнээс хойш нөгөө эрсдэл айдас хаах гэдэг л өгнөд л гарч явсаар хагаад төгсгөл дээр нь бол жинхэнэ хаалт хийчлээ шүү. Айгуу үнэтэй зүйл байна. Одоо бид нар чинь манай нөгөө хувийн гэж хэлсэн хувийн эрүүл мэндийн даатгал гэдэг нь болохоор улсын эрүүл мэндийн даатгалд найдахгүйгээр гэсэн үг шүү дээ. Бид нар бол одоо цалингаасаа болвол одоо нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа шүү дээ. Тэр шимтгэл дотор ч олон сангууд явж байгаа. Тэр сан дотор нэг нь эрүүл мэндийн сан гэдэг сан бол байгаа. Тэнгүүт тэр сан маань бол мэдээж айгүй өрөвдмөр үйлчлэг үзүүлдэг шүү дээ. Тийм бараг үйлчлэг байхгүй шахуу тийм. Тэр хүмүүс авдаг юм шиг байна. Тэгээ тодорхой хэмжээ гэдэг чинь лимиттэй л. Тийм би тестэн судалж байгаа. Одоо юу гэдгийг зөвхөн одоо өрхийн имлэг за яг одоо ингээд илүү сайжирсан гэж магадгүй. Гэхдээ саяны хэлсэн point бол тэр цалингаас суутагдж байгаа үндсэн нөгөө нэг нийгмийн даатгалаас гадуур өөрөө сайн дураараа хувийн даатгалын компаниудад хандаад гэсэн үг шүү дээ. Даатгалын компаниудад хандаад эрүүл мэндэд зориулаад өөртөө зориулаад одоо нөгөө сошиал хийдүүлээ байнга л хараад шүү дээ. Одоо ийм өвчин тусчлаа ханд өгөөч. Гадагш явахсан чинь ингээ мөнгө нь хөрөхгүй, имчилгээ нь хэцүү байна, зардал нь өндөр байна гэдэг. Тэгэл нөгөө тэр чинь нэг хүн тийм гэр бүл болчих юм бол эргэн тойрныхаа ингээ тэр хамаацаа дунгууд бүгдэнд нь нөлөөлөд бүх тэр гэр бүлийн санхүүд нь өндөр дарамт учирч байгаа байхгүй. Тэгэхээр чи ингээ тэр эрсдэл бүгд ор бүр хааччих юм бол юунд санаа зовх бас боломжтой байна. Яг тэгэхээр чи нөгөө мэдээж хураамж нэлээд өндөр болох байх л та. Тэгэхээр тодорхой төвшөнд бас нэг зарим хэсгээ хаах хэмжээнд нь даатгуулад тэгээд яг хүмүүс л хороо даатгуулчингуудаа тэрэндээ төссөн мөнгнөөс илүү их нөгөө төхнөлбөр авчих гал ингээл үзүүлэлээд л да. Тэгээд би болохоор хэрэг чи эрүүл мэндийн даатгалын хураамжид өчөөд төхнөлбөр аваагүй байх юм бол бүр сайн юм шүү чи эрүүл юм шүү дээ. Энд яагаад харамсаад байгаа ингээд хүмүүс яг би нэг тэдэн төрөний хураамж төлсөн. Тэгээд та хэрэглэж гээд ирсэн мэдрэмж авчих гад одоо өөрт нэг юм гүйл тэмдэгчтэй байдаг юм л. Тэгвэл бүр эсрэгээр сайн л шүү чи өвдөөгүй гинтээ бас ороогүй сайн л шүү. Яг зөв good point. Машин дээр ч гэсэндээ нөгөө нэг юм чинь бас аюул чухал байдаг шүү дээ. Хэрэглээгүй байна. Энийг хэрэглээгүй байна гэдэг нь хамгийн сайн зөв шүү гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр яхаар бол тэр үнэн байна л да. Хэрвээ янз бүрийн гинтийн зүйл тохиоллоо гэхэд тэрийгээ тэр төлсөн хураамжаа одоо гэдгийг ашиглаад маш өндөр санхүүгийн дарамтнаас гарах боломжтой боломжтой байгаа даа шүү. Тэгээ цаг тухайн үед нь энэ чинь буцаад яг нөгөө даатгалтай очихор хүн янз бүрийн болчхоор нөгөө айцгүй шууд үзүүлчихье. Харуулчих. Усан нөгөө миний coverage байгаа юм чи очиж үзүүлчихгээд цаг тухайд ингээд тийм хэлгэж байгаа. Тийм хүмүүс ч өвдчихэнгүүд нөгөө гинтийн зүйл болчихгоот нөгөө өнөөдөр төлөвлөгөөнд мөнгө гарахгүй гэсэн бодож шүү дээ. Өөр засвал хийхгүйгээ бодсон байсан чинь имлэг орж үзүүлэх ажил гаргангууд нөгөө хүмүүс төвшөөж хойшлуулад зааргалаад за нэг жоохон арзнаад бие чагнаас уучдаг. Тэмүүж даатгалт бол цаг тухайд ингээд үзүүл айцгүй очиж урдаах хэмжээ аваад сэргийлэх гэдэг зүйлийг гэсэндээ маш нөгөө нэг яг хугацаанд гэх юм уу те хийх боломжтой байна шүү дээ. За нөгөө нэг яг тий чухалчил бодог миний хувьд ч гэсэндээ нөгөө нэг айгуу сайн хүлээж авлаа. Өөрөө бол даатгалт аваад байдаг бас нөгөө талдаа одоо нөгөө нэг аав ээж ч гэдэг юм уу те тийм хүмүүс ч бас ингээл даатгал хийлэгдэх шүү дээ. Тэгэхээр тэр хүмүүс ч гэсэндээ бас хэлхийн уриалах зөв юм байна л да.
Тэгээ хувь нэг энэ чи баг хариуцлага сахилан баталж байгаа. Нөгөө бусдаа хамаатсандаа ингээд дарамтч болохгүй. Гэр бүлээ санаа зовлохгүй. Хүнд түүх болохгүй бас нэг юу шүү дээ, тий. За ингээд ерөнхийдөө подкастаа дуусгах гэж бодож байна. Тэгэхээр өнөөдөр за манай подкаст зочнороо дамжуулаад сонсогч та бүхэнд айлуулах ингээд санхүү хичээлээ. За тэгэхээр хүлээж авч байгаа сонсогч болгон өөрсдийнхөө өнцгөөс хүлээгээд авна зээ. За манай подкастын хувьд бол өөрөө санхүү аавна шүү гэдэг тиймэрхүү явж байгаа. За энэ удаагийн дугаарт бидэнтэй хамт байсан сонсогч болон манай подкастын зочноор оролцсон Ирмэндээ маш их баярлалаа. За тэгээ дараагийн дугаараар иргэн уулзлаа. Баяртай. За баяртай. За баярлалаа.